Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хамтран амьдрагчийн гарт 27 настай эмэгтэй амиа алдсан. Найз бүсгүйнх амийг эвгүтгэчгээд машиныхаа багажинд цогцыг нь хийж энд хүн байгаа гэж цаас наасан байдаг. Амиа алдсан эмэгтэй хүчирхийлэл төртөж байгаа талаараа 18 хоногийн өмнө цагдаа хүчний байгууллагад мэдээлж байсан ч ямар ч арга хэмжээ аваагүй байдаг. Энэ мэд хүчирхийлэл төртсөн иргэнд туслах, хамгаалах, зөвлөгөө өгөх байдалд байгууллага бүрийн уялдаа холбоо тааруу, идэх оролцоо сул, салбар хоорондын уялдаа олон толгойтой могоо шиг байгааг шүүмжиллээ. Одоо хэвлэл мэдээллийн хүчирхийлэл гэж нэг юм бий болчиход байна. Хэвлэл мэдээлэлээр өсвөр насны, бага насны томчуудын одоо сэтгэл санааны хүчирхийлэлд оруулахаар хэмжээний хүчирхийлэлтэй кино, Google-ийн кинонууд дэлгэрэнгүй явдаг болсон. Одоо та нар тэр шар хадны эмнэлэгт очиод үзээрэй. Хэвлэл мэдээлэлээс болоод тэр хүчирхийлэлтэй кино, элдв шолдуу компьютер инээ тэрэгээс болоод мэдрэлийн ядаргаанд орсон бүтэн жил эмчлүүлээд идэхгүй байгаа нэлээд хэдэн хүүхэд байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслэр ийм зүйлүүдээр илүү анхаарал тавина шүү гэдэг байдлаар ингээд томьёолцсон. Зүйл заалын арчгийн үед байгууллагуудын нэрийг биччихээд юм уу одоо институцийн нэрийг биччихсэн бас тэгж харагдаж ойлголт өгöd гэж магадгүй. Тэгэхээр бид бол нэгэн төсөл хилцүүлж байгаа учраас энийг арай өөр байдлаар томьёолох ч юм уу энэ бүлгийнхаа хүрээнд түрүүний хэлдгээр ингээд процессын илүү давмгаасан байдлаар зүйлүүдийн нэрийг уян хатан байдлаар томьёож болно. Хэн бичсэн гэж нөгөө ажлын хэсэгт ярьж байгаа хэн бичсэн бэ? Энэ гэрийн хороонд байх хүчирхийлэгч нь хаана байх юм? Эсвэл гадаа хашаан дотор нохооны хашаанд нохоо шиг тийм байранд байх юм уу? Эсвэл гэртээ онгорхоо толгоогоо гаргачаад авдарт байх юм уу? Энэ яах юм? Гэр бүлийн хууль гэдэг бол нөгөө хилцүүлгэвчсэн анх ярьж байсан. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоодог, өрсөн сэргийлдэг асуудлууд нь гэр бүлийн үед байх юм шиг бас ойлголт явуулж байгаа. Тийм юм бол байхгүй. Цаашдаа хаалганы цаана хүчирхийлэл төртөж байгаа хэргийг гудамжинд үлддэж байгаа хэрэгтэй харьцуулдаг, хамаагүй мэтээр ханддаг, нэг нэгэн рүүгээ түлхдэг байдал нийгэмд байгаа. Тиймээс сум орон нутагт хүртэл засаг даргын эрх хэмжээнд хүчирхийллийн асуудлыг тусгах, уялдуулах ёстойг учирлаа. Хорооны нийгмийн ажилтан дээр л үүрэг болж очих юм л дээ. Тэгээ тэр нь одоо буман ажилттай нэг нөхөр сууж байгаа штэ зар тарахаас өсвөлээд хог цэвэрлүүлэх хүртэл нэг бол оронтойгоо шийдэж өгөх ёстой болох бах. Нийгмийн ажилтан бол байхгүй байна. Хүрэлцээгүй байна. Хороонд байна. Тэгвэл хороонд 9,000 өрхтэй 12,000 өрхтэй хороодод бол ганц хүн байгаа. Тэр хүн үнэхээр саянгатай адилхан нохоо алуулах, хог шороо цэвэрлүүлэх гээд өөрийнх нь одоо яг үүрэг нь бол юу энэ хөр зэрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал өөрийнх нь чиг үүрэг байгаа байхгүй. Гэтэл үндсэн хуулиар олгогдсон чиг үүргэндээс нь гадна маш их олон ажлуудыг судалгаал, гин спортын арга хэмжээ юусэн хийхгүй юм алга тэр хүнд. За нөгөө талаас таны яриад одоо эрх мэдэл хуулиартай асуудлуудыг бид нэрс тусгасан. Одоо урд их хурлын талаас ямар өөр үндсэн хууль зас бүрэх хүрээнд ямар хэмжээнд оролцохын нэг, засгийн газар ямар хэмжээнд үүрэг хүрлээхийн, орон нутгийн өрөө төртөсний байгууллагууд, төрийн бусад байгууллагууд, төв байгууллагуудын зүгээс ямар үүрэг оролцоотой байх гэдэг асуудлуудыг бол оруулж өгсөн байж байгаа. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд мониторинг асуудлыг шинээр тусгажээ. Ингэснээр хүн ам ихээр төлөрсөн газарт болоод орон нутаг сум багт байдал ямар байгааг наривчлан харах боломж бүрдэн энэ дагуу цагдаа хуулийн байгууллагч ажиллах боломжтой болно гэж үзжээ.